Амьтад мажорыг хүндэтгэлтэйгээр оршуулсны дараахан Сноубол, Наполеон, Сквиллер нар мажорын сургаалыг цогц бодлого болгон амтанизм гэж нэрлэлээ. Амьтад бид амтанизмыг ойлгохгүй, хүлээж авах чадахгүй удсан ч нэгэнтээ алс холын юм шиг санагдаж байсан хувьсгалын харанга ойртож байгаа юм шиг сэтгэл төрж байлаа. Ноён Джонс унтсны дараа амьтад шөнө болгон сарвчанд нууцаар хуралддаг боллоо. Хурал дээр Сноубол, Наполеон, Сквиллер нар амтанизмын утга агуулгыг тайлбарлаж амьтадыг хувьсгалд уриалдаг боллоо. Эрхэм нөхдөө, бүгдээрээ 1 минут чимээгүй байж эрхэм мажорд гүн хүндэтгэл үзүүлье. Эрхэм Наполеон, нөхөр Сноубол бид гурав хүндэт мажорын сургаалыг эмхэтхэн амтанизмыг боловсруулсан. Энэ бол эрх чөлөөний тухай сургаал юм. Бид эзэндээ үнэнч байх ёстой шүү дээ. Бидний эзэн Джонс тийм биз дээ. Хэрвээ тэрнийг хөөчих юм бол бид өлсөж үхэх юм билүү? Хэн мэдлээ? Гүй хөөй. Тэр бидний эзэн бишээ. Бид өөрсдийнхөө эзэн байхгүй юу? Юу нэ? Бид өөрсдийгөө элбэг хангалуун байлгаж чадна. Джонс биднийг ашиггүй гэж үзэхээр л харж арилждаг босуу. Ямар ч байсан энэ бослог гарлаа гэж бодоход бид энэний төлөө зүтгэсэн зүтгээгүй ялгаа нь юу байх вэ? Та бүхний хэлж байгаа үгс амтнизмд харшилж байгааг та нар ойлгохгүй байна уу? Юу? Бослогын дараа яото олдох болов уу? Үгүй. Бид энэ ферм дээр яотон үйлдвэрлэх бодлого байгаа. Тэгээж танд яотон хэрэггүй. Та овёс өвсийг хүссэн хэмжээгээр хүртэх болно. Мажор бидний төлөө амиа өргөсөн гэдгийг бид үрд санаж явах учиртай. Бид тэрний өмнө өөртөө гэдгийг ч санах хэрэгтэй. Тэрний хүсч байсан зүйл бол гагцхүү хувьсгал. Энэ ертөнцийн бүх амьтад газрын бүх амьтад Асэрэг галхан үеийнөө ая миний цогцлог Гахайнууд тэжээмэл хэрэг Мозесийн гаргасан худал түүхийг намжаах гэж ихээхэн тэмцэл хийж байлаа. Мозес шинэ шашны маягийн сургаалыг олон нийтэд түгээж өөрийнхөө талд амьтдыг татаж байлаа. Энэ ертөнцийн бүх амьтад ертөнцийн мөнх усыг үзэхээр мөсөн чихрэн уул нэртэй нууцлаг диваажинд очдөг юм. Диваажин тэнгэр дээр үүлнээс баг зэрэг зайтай оршдог юм. Мөсөн чихрэн уул диваажинд 7 өдөр ээлжилж жилийн турш хошингор цэцэг ургадаг. Тэнд өвөл гэж байхгүй. Тэнд хашаа хороонд дөрвөлжин яотон бас бэлүү ургадаг. За тэгэд хэрв та бүхэн диваажинд очиж аз жаргал амсахыг хүсвэл намайг дагаад гуйгал. Гахайнууд Мозесийн ярьдаг мөсөн чихрэн уул гэдэг диваажин байхгүй гэдгийг ухуулж байсан. Эцэст нь Сквирлийн хэлсэн үг амьтдад нөлөөлж итгэн үнэмшүүлж чадсан юм. Мөсөн чихрэн уул бол амьтдыг мунхруулагч хар тамхи. Мухар сүсэг та бүхний тархийг л устгах болно. Хэрвээ ингэх юм бол та бүхэн эрх чөлөөнд хүрч аз жаргалыг хүртэж чадахгүй. Хэдийн 100 цаг ирж хадлангийн цаг ойртож байлаа. Ноён Джонс урдын адилаар
архитан алга болж өнөө заалхуу ажилчид нь огт ажиллан хийдгүү дэмий сууцгааж байлаа. Хагас сайны нэг өглөө Джонс ажилчидтайгаа хамт улаан арслан буурчин газар руу явсан юм а. Хит их ууснаас болж тэд тэндэн хоноод Нямгаргийн үдээс хойш сая нэг юм ирлээ. Тэд эренгүүтэн үргэлжлүүлэн архитаж байснаа утацгаагаад өглөө. 2 өдөр хоолгүй байсан амьтад удаан дэсвэрлэж чадсангүй. Өнөөнүүдийн нэг нь эврээрийн хашааныхаа хаалгыг эвдлэхэд бусад бүх амьтад бие биендээ туслан хашаанаас гараад хичээл хадгалдаг сарвч руу зүгэллээ. Боксёр сарвчны хаалгыг эвдэж бүх амьтад хооллож гарваа чимэн. Тэр чимэнээр ноён Джонс сэрээд ажилчдаа аван сарвч руу зүгэллээ. Гэнч юу болж байна? Ингээд мосан молгоо амьтад ингээд хай. Эдгээр амьтад уралчлан төлөвлөөгүйч ноён Джонсын эсрэг босч тэмцэж эхэлсэн. Боксёр ташуурын болт татаж сноубол хар ирчээрээ ноён Джонсыг дайран унгаалаа. Энийг харсан бусад хахайнууд болон бусад амьтад Джонс бас ажилчдыг фермээс хон элдэж эхэллээ. Тэд машинтаа суусан ч амьтад хэдийн машиныг бүчээд авах тэрэ. Хадагтай Джонс амьтдын дундуур араа ядан машин руугаа хүрээд машин сайн нэг юм хөдлөлөө. Амьтад машины араас нь ч гэсэн хөөсөөр фермийн хаалгаар гаргаж өглөө. Амьтад хойсгол хийсэнтэй итгэж чадахгүй л байлаа. Бид ялагдашгүй. Элиордон зэмбухантад газрын бухантад Абасэрэ дөрийг алтан үйтэлөө аяа миний цоглог дуг түрээрээ. Амьтад шүнжин фермэ манаж хоноод өглөөнөө ноён Джонсын бүхэл зүйлийг устгахаар гэрлүүн даринглаа. Боксёр хаалгыг эвдэж бостон дагалдлаа. Бүгд Джонсын гэрт ороод асаалттай зурагтыг хараад нэг хэсэгтэн алмарын таг зогсож зурагт үзэж эхэлвэ. Энийг Наполеон ажигласан байлаа. Энэ юу вэ? Хүмүүс энийг бусад хүмүүсийг ажиглахын тулд хэрэгэлдэг. Бас тайвшруулдаг шийдтэй бололтой юм аа. Тийм шүү. Бидэнд бас хэрэг болж магадгүй юм. Амьтад арьсаар бүрсэн хавилга, шалан дээр дэлгсэн хадсаг, тахианы өдөр дүүргсэн дээр хүнжлийг харан бүр яснаас дургүйн хөрөн жигшиж байлаа. Мал ядалгааны өрөөнд орсон амьтад өвчсөн үхэр, гахай мах зэргийг хараад өөрийн ирэхгүй нулимс унгаж өмгнэн гашуудаж байлаа. Бид тэднийг оршуулах хэрэгтэй. Ингээд бүгдээрээ ноён Джонсын гутамшигт байрнаас зугтан гарцгаалаа. Амьтад тэр байранд тавигдсан зүйлд хүрсэнгүй. Наполеоны санаачилгаар төв байрыг ер нь мүзэ болгох нь зүйтэй гэж үзээд ямар ч амьтан энд хэзээч амьдрах ёсгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрцгөөлөө. Хой, тэр хараа. Цасхан Наполеон, Скулер бас Бенжамин байна. Тэд тэнд юу хийж байгаа юм бол? Хэмэтгэв. Боксер, Мюрл, хурд наашраа. За, та бүхэнд гентийн бэлэг бэлдээд байна. Алив, түрглээрэй. Ноён Джонсын хүүхдүүдийн хайсан номнуудыг гахайнууд удаан судалсны эцэст баг зэрэг уншиж бас бичиж сурчээ. Цэвэр бичигтэн Сноубол төрөөнийхаа салаанд биер хавчуулчаад эзэмшлийн ферм гэж бичээстэй байсныг дарж оронд нь амьтаны ферм гэж бичлээ. Энэс хойш фермийг ингэж нэрлэх болсон юм аа. Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн нэгэн хүчийг нээлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлмөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж Цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Их жанжин Дамтны Сүхбаатар